Улсын их хурлын дарга ирэх юм шүү дээ. Монгол улсын үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн нэгд хэсэгт Монгол улсын иргэний хариал хийгээд хариад болох хариатаас гарах үндслэл журмыг гагцхүү хуулиар тогтооныг заасан. Хариатын тухай хуулиар Монгол улсын төлөө гарамгаа гавья байгуулсан эсвэл Монгол улсад онц шаардлагатай мэрэгжил эзэмшсэн шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гарах боломжтой гадаадын иргэнийг Монгол улсын ерөнхийлөгч хуулийн холбогдох хэсэг заасан нөхцөлийг үл харгалзан Монгол улсын хариат болгож болно гэж заасан. Хариатын тухай хуулийн дээрх зохицуултад Олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гарах боломжтой гадаадын иргэнийг Монгол улсын ерөнхийлөгч тус үйл заасны дагуу Монгол улсын хариат болгох агуулга бүхий нэмэлтийг оруулахаар боловсрууллаа. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дээр болно гэсэн агуулга нь сонголт бүхий зохицуултаар заасан бөгөөд аль нэг этгээдэд заавал үүрэг болгосон агуулга заалт байхгүй болно. Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөгжлийн бодлогын бичиг баримтууд, засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь биеийн тамир спортын талаар арга хэмжээнүүд нь Монгол улсад нийтийн биеийн тамир үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийг шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпийн хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой байна. Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайлан үндэслэн хуулийн төслийн үзэл баримт нийцүүлэн хариатын тухай хууль нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан болно. Хуулийн төсөлтөд холбогдуулан Монгол улсын олимпийн төрлийн спортыг хөгжүүлэх, багийн спортыг хөгжүүлэх зорилгоор гадаад улсын дасгалжуулагч мэрэгчлэн урьж ажиллаж байгаа ажил олгогчийн ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх чөлөөлөх зохицуултыг мөн дагалдах хуулиар тусгалаа. Нэгдсэн үндэсний байгууллагаас зүгээс спортоор дамжуулан инх тайван ийм нэгдэл эрх тэгш байдал доктортой хөгжлийг ухуулан таниулахад ихээхэн ач холбогдол өгж байна. Өөрийн улсын нэрийг гарах, түүгээр дамжуулан амжилт гарах, өсөн дэмжих боломжтой улс орн хэмээн бусад хоногшуулах нь спортын гүйцэтгэх чухал үүрэг юм а. Улс орнууд спортоор дамжуулан үндэсний үнд зүйлээ, амин чанар, бахархлаа улам бэхжүүлж, шин залуу үеийнхэнд үндэсний үнд зүйлийг таниулан бэхжүүлж ашиглахын зэрэгцээ хүүхд залуучуудыг спортын нөлөөгөөр хүсэл мөрөөдөлтөй, тууштай, төвчээр хатуужил зөв төлөвшөлтөй болгоход хүмүүжүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн спортыг түшиглэн аялал жуулчлал, үзүр үйлчилгээ, хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм соёлын хамтын ажиллагааг өрнүүлж байна. Олимпийн үзэл санааг дэлгэрүүлэх, спортод өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор түүнчлэн спортын нийгэм эдийн засгийн нөлөөллийг хүлээн зөвшөөрж амжилт гарах магадaltaй гадаадын иргэнд өөрийн улсын нэр дээрээс тэмцээнд оролцуулах замаар бусад орнууд ч гэсэн зохицуултыг хийж байна. Дээрх хэрэгцээ шаардлагыг үндэслэн улсын их хурлын гишүүн Х Ганхуйг, Ч Ундрам, Н Батсүмбэрл, С Бэмцогт, Б Бүрвдорж, А Ганбаатар, Д Ганбат, Б Жавхлан нарын хамтаар хариатын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулан та бүхэнд танилцуулж байна. Түүнчлэн засгийн газрын 2023 оны 62 дугаар тогтоолоор хариат болгох журмыг наривчлан зохицуулж, засгийн газрын хуралдаан, ерөнхий сайдын танилцуулсны үндсэн дээр ерөнхийлөгчд хүргүүлдэг процедур улам сайжирсан гэдгийг энэ ташрамд хэлмээр байна. Хуулийн төслийг парламент цэгийн дээр байршуулан олон нийтэд санал авч байгаа болно. Хууль тогтоомжийн хууль заасан шаардлагын дагуу засгийн газрын санал дүгнэлтийг авсан бөгөөд Олимпийн үндэсний орооноос хуулийн төслийг дэмжсэн санал ирүүлсэн болно. Хуулийн төслийн үзэл баримтлалыг байнгын оронд улсын хурлын чуулганы уралдаанаар дэмжиж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа. За баярлалаа.